Алт олборлогчдоос алтан нутгаан хамгаалан болсон онон мөрөн хөдөлгөөнийхэн их ялалтын уухайгаар шин оноо мохтов. Онон мөрнийхөө төлөө уухай! Төмөр соёогоор зэвсгэлсэн хүндүрс тархнуудаас төрсөн нутгаан хамгаалан тэмцэхтэндэд худалчийг улалзуулан илчилж, хууль зөрчсөн гэмтүүлэглийн үүрэнд нэвтрэв. Энэ бол Хинтээ аймгийн Бачрээд сумын засаг даргын тамгын газар. Хулгайштай өвсөж, ард түмнээ хууран мэхлэгч засаг захиргааны анхан шатны нэгж. Энэ дөрнөсөн яриаг та бүхэндээ толлоолъё. Баяжуулах үйлдвэрт ашиглах усан хангамжийг дараах замуудаар хангах зүйтэй гэж үзэж байна. Үүнд шургуудын голоос нэмсэн хичээл авна. Баяжуулах үйлдвэрийн дэргэд үний худлаг гаргана. Одоо бүх юм энд хийгдэн гэж байна шүү дээ. Хайрын судалгааны талбайн төвийн хэсэг торших өмнөх үед алтны шороо ордын холбогдолд явуулсан талбайн нэмсэндээ шургуудын голын хөндөд хүрээнд байрлана. Энэ хэсэг дэх хамгийн сайн усан хангамж нь ордын 100 хоноос орж ирэх шургуудын гол болно. Энэхүү гол ойролцоогоор 1 м хүртэл өргөнтэй ийм одоо ингээ шургуудын голоос хүн амын унтны усыг ажуулах үйлдвэр болон уурхайн төсний хооронд үний худаг өрөмдөж усан хангамж ийм юм чинь энэ ингээ батлагдсан эдвэргийн университетийн төвийн хуулиар батлагдсан тийм юм шиг юм шүү. Тэгэхээр ингээд усаа шургуудын голоос авах баяжуулах үйлдвэрээ энд байна. Ингээд бичсэн. Та нар иргэдэд шалгуундаа мэдээлэл өгч байгаа. Тэр чинь худлаа юу? Энд бид чанад тавихгүй чанад одоо мөнгөө салийн хэрэглэхгүйгээр би одоо яаж авах гэж байна? Зүүн. Ийм уулыг ийм хуулаар нь. Уулаар нь зөөхгүй би яаниж би одоо конвейер тавиад ялгуулна гэж байгаа. Ялгсан цагаан чулууга агнуур тавиачаад тэрэмт чинь. Тэрэмдээ цаашаа чинь бид нэр одоо юу юм өстой жоохон чулуу. За одоо таны амнаас бол ийм одоо бид манай хийж байгаа. Танаа өшөө ондоо хүмүүс ондоо ирээд байгаа шүү дээ. Ингээд ам зөрөөд байх тэр яг. Надаас өөр одоо тэнд нэг уурхай ирчих хүн байхгүй дээ. Алт олборлон алтан нутгаан сэндэглэгчдийн амнаас унах үг бүхэн худлаа байдгийн амьдрал дээрх бодит жишээ энэ буюу. Ахмадын алтан сургаалаан залуу үедээ айлтаад хүндлэл өргөмжлөлийн дээдийг хүртэж суух ёстой энэ буурайг хүн бүхэн хараас зүхэж тал талаас нь дарж давшлана. Үхүүл таарна. Таны харахаар уурна гэж байна. Чи өгчхүүл бид амармаар байна гэсэн юм ярьж илээ. Одоо тэгж одоо эрдэм бохинд тэгж л хүрч штэ хүмүүс. Харин тийм л байна. Тэгээд одоо бас энэ хуулийн үхрийн төр зэсэг юу гэж бодож штэ. Төр зэсэг юу хүмүүс те. Монгол хүмүүс нэ. Яха паспортын дээр Монгол гэсэн. Тэгээ улсууд харцаараа Монгол хүмүүс. Хужаа мужаа гэдэг нөө гэж одоо элдвэр хэлээ. Ахмад ийм л байгаа байхгүй. Хэцүү л байна. Иргэдэн хуурч мэхэлж, ирээдүгээсээ хулгайлж амжоогох энэ цагийн их нүглийг одоо яах вэ? Төр засаг нь хөдлөхгүй бол бид одоо ташууртайгаар хөдлөе одоо өшөө яах вэ? Ташуураа бариад ирэхийг бодоход их л ууралж дээ. Ташуураа нэг бариад хөдөлсөн цагт монголчууд тэр талын Монгол дээр ташуураа бариад босоход яадгийг дэлхийн өөрөө баг мэднэ дээ. Мэднэ. За тэгвэл дэлхийг өөрчлөх эхлэл 2019 оноос л эхлэхэнтэй. Нэгэнт Монгол хүн ташуураа бариад ирсэн байх юм бол тэр газар зогсдол жамтай. Тэгэхээр ташуураа бариад ирсэн болохоор энэ уурхай зогсох нь бол дамжиггүй. Жам ёсороо үл бүтэх бүхнийг зогсоох ийм үйл ажиллагаа жам ёсороо тийм л шийдвүүч Монгол эрэнд байдаг байхгүй. Ташуур барьсан Монгол эрхэнд юу ч зогсоох шийдвүүч нь өөр аяанда бүрдэж бий болдог. За тэгвэл ичид бий болж байгаа юм байна энэ өдрөөс эхэлж. Тэр гол усныхоо төлөө нэгдээ сайхан хураалъя гэж ингээ та бүгдээс үсэж байна тэр. Хүрээ! Хүрээ!